Загварын нэвтрхийтэл фэшнэрийн суугт тавтай байвал. G-Dragon баг байхасаа аль загварт дурлаж эхэлсэн. Учир нь түүний ээж нь өөрөө гараараа хувцас хийж стайлыг нь тодорхойлж өгдөг байжээ. Тэр загварыг зөвхөн хөөрхөн эсвэл тренд гэж боддоггүй, урлаг, хөгжим, хувь хүний үзэл санааг илэрхийлэх хэрэгсэл гэж үздэг. Тэрээр Big Bang-ийн эхний жилүүдээс л өөрийн стайлаа тодорхойлж эхэлсэн бөгөөд жижиг биетэй ч том оверсайз загварыг өөрийнхөөрөө кул болгож чадсан анхны K-pop юм. GD бол хип-хоп, high fashion, pop art гурвыг холбосон анхны артист. Түүний стайл цаанаасаа нэг л дундчтай өвөрмөц байдаг нь ихэвчлэн өөрөө загварчлах элементүүд ихтэй өөрийн өвөрмөц хэм маягийг илэрхийлэн харуулдаг. Мөн сонирхол татам аксессуар гоёл чимэглэл их ашигладаг бөгөөд түүний стайлд ямар ч эмх цэгт дүрм журам гээд байх зүйл байхгүй. GD ямар ч хувцас өмсөн түүний дотоод бие даасан байдал өөртөө итгэх итгэл нь тухайн хувцсыг үнэхээр л загварлаг харагдуулж чаддаг. GD одоо luxury болон street style-ыг хослуулан хувцасладаг. Тэрхүүсийн уламжлалт заагийг эвдэж эрэгтэй эмэгтэй гэсэн хэвшмэл ойлголтоос ангид хувцаслах дуртай. GD эмэгтэйлэг элементүүдийг эрэгтэй загварт эвлэхээ нэвтрүүлж чаддаг бөгөөд Chanel-ийн эмэгтэй жакет, цэцэгтэй хүрэм, зүйлс зэргийг эрэгтэй стайлд өөрийнхөө чөлөөтэй хослуулсан. Энэ нь түүний би яг л хэн байхаа сонгодог, загвар бол миний хувийн илэрхийлэл гэсэн үзэлтэй нь холбоотой. Түүний толгоогоо алчуураар босс стайл хүртэл сошиал тренд болж исэн. Харин тэр өөрөө энэ тухайга хаяа өсөө янзлах завгүй байдаг болохоор зүгээр л алчуур зүүжгсэн гэж хэлсэн нь түүний стайл хит бодож зохиомлоор бүтээгддэг биш, харин байглаасаа төрдөг байх нэ. G-Dragon бусдын трендийг дагдаг биш, харин трендийг өөрөө үүсгэдэг артист. Энэ зарчим нь түүний брендинг философич гэсэн шингэсэн байдаг. G-Dragon-ы хувийн брэнд P-1 2016 онд GD өөрийн стайлист болох Jiu-тэй хамтран P-1 брендийг байгуулсан. Энэ нэр нь төгс байх ёсгүй, дутуу байдал нь өөрөө урлаг гэсэн санааг илэрхийлдэг. Түүний энэ цэцэгтэй лого нь инх таймны тэмдгээс нэг зураас дутуу гэсэн утгатай. Тэр дутуу зураас нь G болон D үсэг болж харагддаг гэж үздэг. Нэг навчин тасарсан байдаг нь ертөнц төгс биш. Гэхдээ тэр дутуу байдалтаа ч гоо үзэсгэлэнтэй гэсэн GD-гийн философи агуулгаддаг. G-Dragon Nike-тай хамтран өөрийн урлагийн философи Street Fashion-ыг шингээсэн өвөрмөц коллекц гаргасан. Энэ брэнд нь хувцас, гоёл чимэглэл, гуталж хэвц зэргийг үйлдвэрлэдэг. P-1 брэнд бол зүгээр streetwear брэнд биш. Энэ бол GD-гийн дотоод ертөнц, бүтээлч сэтгэлгээ, төгс бус байдал, инх тайван урлагийн философийг шингээсэн байдаг. GD загварынхаа санааг хаанаас ч авдаггүй бөгөөд зөвхөн өөрийнхөө өөрийн философиор суйрлан загвараа хийх дуртай. Түүний бүтээгдэхүүнүүд ихэвчлэн limited edition буюу цөөн тоогоор гардаг. Тиймээс GD-гийн загвар зүгээр нэг хувцас гэхээс илүүтэй түүний дотоод ертөнц, тэмцэл, бүтээлч байдлаар илэрхийлэн гарсан урлагийн тусгал гэж хэлж болно. G-Dragon-ы философи бол загварт зөв буруу гэж байдаггүй. Хүн яаж хувцлах нь гол бишээ. Өөрийнхөө үнэн байх нь л чухал. Өнгө хэлбэр хэв маяг буруу гэж шүүмжлэх ойлголт загварт байх ёсгүй. Хүн бүр өөрийн стилдээ итгэлтэй байж бусдын үнэлгээнээс айлгүй чөлөөтэй илэрхийлэх нь загварын жинхэнэ утга юм гэжээ. Загварын талаарх сонирхолтой баримт түүх хэрэгтэй мэдээллийг авахыг хүсвэл subscribe дарж нэгдээрэй. Баярлалаа.